За манайхаа үндэс орны сургалт нь бүртгэл дуусгаад 3 хоног үлдлээ шүү. Бүртгүүлийг хүсвэл чадаар бүртгүүлийг энэ ороод ирээрэй. Дахиад нэг зар хэлгээд тараа хувийн уншилгаа авч байна шүү. Бас чадаар ороод ирээрэй. За одоо яг сүүлийн зар хувь тавилангийн матрицаа гаргаж байгаа шүү. Сайн байцгаана уу? За Монторогийн нэмэлтийг авч байгаа. За хамгийн сүүлийн бичлэгээ маань 3 дугаар групп буюу Edelweiss-ийг сонгосон үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний маань нэмэлт уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр Edelweiss нь бол өөрөө маш цөөхөн хүн хүрч чаддаг тий. Маш эрс тийм орчинд ургаж чаддаг, цэцгэлдэг тийм өндөр уулын цэцэг байгаа. Тэгэхээр энэ нь бол таны яг тэр сэтгэлийн зам харгуй, таны хайрын хүлээлт ямар их нандин байгааг, ямар цэвэр ариун байгааг тий. Одоо ямар өндөр ухамсартай байгааг илэрхийлж байгаа. Тэгэхээр таны хайрын тэр зам болвол зүгээр нэг одоо болзоонд явах ч юм уу тий харилцаа үүсгэх ийм зүйл гэхээсээ илүү одоо сүнслэг уялдаатай одоо эдгэх үетэй ч гэх юм уу тий илүү үн цэнтэй тийм харилцааг хүлээж байгаа хүмүүс маань 3 дугаар группыг сонгосон байна. Тэгэхээр ганц бий байгаа нь өөрөө ямар хичээл агуулж байгаа вэ гэдэг асуулган дээр бол shamanic healing energy бусан. Тэгэхээр энэ одоо ганцаардлын яг энэ үе бол таны одоо дотоод шархуудын сэтгэлийн тэр эдгэрэл дотоод тэнцвэрийг сэргээх тийм чухал үе, чухал бас боломж гэж ойлгоорой. Энэ бол ерөөсөө сэтгэлийн ямар нэгэн төвчээр ч юм уу те шалгаж байгаа шалгуурч гэх юм уу тийм зүйл ерөөсөө биш ээ. Энэ бол илүү эрүүл, илүү одоо юу гэдгийг амар амгалан тийм холбоо үүсгэхийн яг өмнөх одоо сүнслэг бэлтгэл үе юм шүү гэдгийг ойлгоорой гэж байна. За тэгвэл таны өмнөх амьдралын хайрын карма одоо амьдралд яаж нөлөөлж байна гэдэгтэр уншлага хийсэн. Тэгэхээр энэ өмнөх амьдрал гэдэг нь бол ер нь бол нээлттэй уншлага дээр яг таныг төрснөөс өдийг хүртэлх одоо амьдралыг гэж ярьжсэн бол нэмэлттээр бол таны өмнөх амьдрал гэдэг нь таны одоо өмнөх нас, өмнөх үеуд, урд насууд тэгээ одоо амьдрал бүгд холилдсон ийм том хэмжээний том зургаар нь харж ярьж байгаа гэдгийг бас ойлгоорой. Тэгэхээр The Empress үзэр маань уруу хараад Shamanic Forgiveness гэд үзэр маань уруу харсан ба. Тэгэхээр өмнөх амьдралд та одоо эмгтээлэг гэх юм уу эмгтэй тийм энергийг нэлээд тийм эмгтээлэг энерги нэлээд дарагдсан эсвэл одоо өөрийн үн цэн гэдэг зүйлээ гээсэн өөрийгөө золиослсон тийм харилцаа байсан байна. Энэ нь бол ерөөсөө одоо өнөөдөр ч юм уу тий одоо амьдралд бол та хэн нэгэнд хайртай болоход ч гэх юм уу тий хайр харилцаан дээр би хангалттай эмгтээлэг мөн үү? Би хүний эхнэр байж чадах уу? Би ээж байж чадах уу? Тий намайг одоо хинч үнэлэхгүй байж магадгүй гэдэг ч юм уу гих мэд иймэрхүү дотоод юм зөрчилтэй өөрийгөө голох тийм мэдрэмжүүдийг маш их авсан тийм мэдрэмжүүд одоо маш их төрдөг ч юм уу тийм байхаар байна. Тэгэхээр уучлалаар энэ бүхэн уучлал гэдэг зүйлээр л дамжуулж ижил энэ гинж тасархаар байна шүү. Тэгэхээр Edelweiss бол дэндүү эмзэг харагддаг ч гэсэн одоо хатуу хүүтэн тийм ууланд ч гэсэн ургаж чаддаг. Тэгэхээр тааж бас өөрийгөө одоо сулбгоор сул дорой гэж биш те харин ч эдгэрэл шаардсан тийм хүч гэж өөрийгөө харах хэрэгтэй юм шүү гэдгийг бол илтгэж хэлж байна. За дараагийн асуулга бол аягуус хөрхөн сонирхолтой асуулга байгаа. Тэгэхээр сүнсний хос гэдэг хүнээ те сүнсний хосоо таних тийм дохио тэмдэг юу вэ гэдэг асуулт хийсэн. Тэгэхээр Shamanic-ийн Stripping Illusion үзэр буруу хараад Time Oracle-ийн A Few Weeks гэд үзэр гарсан байна. Тэгэхээр та одоо сүнсний хостойгоо яг учрах тэр үед бол баг зэрэг танд эргэлзээ төрөх ч юм уу те за энэ хүн бол биш байна даа ч гэдэг юм уу те эсвэл одоо таны юм уу эсвэл хин нэгний таны мэдэх хин нэгний ч юм уу нэг юм хуурмаг төрөх ч юм уу худал төрөх тийм байдлыг илүү ил гаргасан ил гаргаж танд таниулсан сануулсан тийм мэдрэмж өгнө гэдэг одоо ийм тохио байна. Нөгөө төгөр бол өөрөө одоо тийм хитрхи юм яриа хитрхи нөхөрсөг одоо юу гэдгийг хитрхи илгэмсэг хитрхи юм хэлбэрдэж байгаа юм шиг нэг танд ямар ч байсан эхлээд тийм худлаа юм шиг юм
одоо юу гэх юм ихтгэл төрөөцгөөс биш юм шиг те нэг л юм хэтрүүлээд байгаа юм шиг нэг юм онцгой бас биш л те мэргэлзээтэй юм мэдрэмж төрүүлэх төрүүлэх юм байна. Ингээд илүү ингээд дахин уулзаад ирэхээр те илүү сайн танигдаад тань таалагдаад ингээд явах харилцаа байна л да. Тэгэхээр ингэж ихэлсэн харилцаа байвал энэ ч одоо сүнсний хосны таних дохио гэдгийг бас илтгэж байна. Тэгэхээр ер нь бол одоо хүнтэй харилцахдаа илүү анхааралтай гинт сэтгэл хөдлөлтөөр суурилсан тийм шийдвэрүүд гаргаж болохгүй. Одоо хүний дотрыг илүү сайн танаарай л гэж байгаа юм. Гадна талаас нараад өө эн чинь бөөн хэлбэр юм байна штэ. Өө эн чинь одоо эмэгтэй хүн байвал те мейкап амар тод боддог энэ хитрхи бишээ. Энэ хитрхи маягтай юм байна гэдэг ч юм уу те. Эсвэл одоо эрэгтэй хүн байвал энэ одоо те хитрхи юм халамжтай царайлаад байна тэр гэдэг ч юм уу те. Гих мэтлээ юм гадна талаас нь битгий өнгөц дүгнэрээ. Сэтгэл хөдлөлтөд суурилсан тийм шийдвэрүүд битгий гаргаарай. Илүү сүнслэг хэмжүүрээр одоо хүнийг таних нь чухал юм шүү гэдгийг илтгэж байна. Тэгэхээр яг сүнслэг ухаандаа миний хос байх уу? Сүнслэг ухаандаа те миний яг нөгөө twin flame soulmate яг мөн үү? Одоо те ухамсарын түвшин ямар байна? Нөгөө хайрыг, хүндлэл, дэмжлэг, хөгжил, цэцэглэл гээл те нөгөө сүнслэг юм хэмжүүрээр хүнийг ингээ танаарай гэдэг зүйлийг бол илтгээд байна. За, Edelweiss бол зүгээр нэг харахад юм зэрлэг нэг зүгээр өвс ургамал ч юм уу тэгж харж байгаа. Гэхдээ ойртоод яг тэр өндөр уул руу мацаад гараад ингээд маш их юм зүйлийг туулаад яг ингээд ойртоод очиход бол одоо ойртож очиод Edelweiss-ийг яг таны гээд ингээд харахад бол тэр үед л яг тэр цэцэгний жинхэнэ гоо үсгэлэнг одоо мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйлийг хэлээд байна гэсэн үг. За та болохоор өөртөө ямар хүн татдаг вэ гэж дараагийн асуулга байгаа. Тэгэхээр Lewis Oracle-ийн friendship гэдэг үзэр гарсан. Тэгэхээр та одоо сэтгэл юу гэдгийг маш юм дотн мэдрэмж төрүүлсэн тий. Анх удаа уулзч ижил хизээ хизээний одоо уулзсан найзууд шиг амар юм дотн илгэмсэг гэх юм уу тий. Тэгээ юм сэтгэлийн юм дотоод юм уялдаатай мэд ч юм уу мэдрэмж өгдөг ч юм уу. Тэгээ найзын төвшөнд би биний юм ойлгодог тийм хүнийг татдсан юм байна өөртөө. Тэгэхээр энэ бол ерөөсөө одоо яг ингээ хайрын харилцаан дээр бол нэг нэгнээ хүчлэхгүй тий боохгүй хаахгүй илүү чөлөөтэй хоорондоо ойлголцолтой тий ийм холбоо л доо. Тэгэхээр таны сүнсний ос бол тантай илүү гүн найзалж чаддаг тий ганц одоо нөхөр нь юм шиг ч юм уу тий ганц найз залуу юм шиг мэдрэмж гэхээсээ илүү таны яг дотны найз ч юм шиг таны бодлыг сонсдог, яриаг сонсдог, илүү сонсогч байж чаддаг, сэтгэлтэй нь одоо илүү уусах тийм гайхалтай ухаантай нэг юм байх болно гэдгийг бол илтгэж байна. Тэгэхээр илүү итгэлтэй одоо нөхөрлөлтөөр суурилсан тийм хайрын нандин холбоог бол бэлэгдэж байна. За тань тохирох одоо inspiration юу вэ гэхээр make today your day гэдэг хөрхөн муужгатай inspiration гарсан байна. Тэгэхээр энэ маань бол бусдад биш ээ тий эсвэл аливаа одоо нөхцөл байдалд бас биш ээ. Ерөөсөө өнөөдрийн өөртөө өгсөн тэр үнэлгээ өдөр бүрийн тий талархал өөртөө байгаа зүйлдээ талархсан талархал өдөр бүрийн баяр баясгал дээр л таны хайрын одоо энергийн гол одоо блокч нь тайлагдаж одоо үүд хаалга нээгдэх те энергийн гарц чинь нээгднэ. Тэгэхээр өнөөдөр л өөрийгөө хайрлаарай. Маргааш болонгууд маргаашийн тэр өнөөдөр гэдэг өдөр өөрийгөө хайрлаарай. Тэгэхээр өдөр бүр өөрийгөө хайрл, өөрийгөө уучил, өөрийн тэр өдрийг гэрэлтэй болгох тийм шийдвэрүүдийг, сонголтуудыг хий. Тэгэхээр өндөр ууланд ургадаг тэр Edelweiss те өдөр бүрийн тэр цаг минут тутам тусдж байгаа тэр нарны туяаг те секунд ч алдахгүйгээр шингээж авч чадчихжил тэр цэцэг ургаж чадж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та ч гэсэн тэр өдрийн таны гэрэл юу байсан? Тэр өдрийн таны амжилт юу байсан? Тэр өдрийн таны гой сайхан мэдээ юу байсан? Тэр өдрийн таны амттай чихэр юу байсан? Амттай уух юм юу байсан? Болсон гой явдлууд юу байсан гэдэг тэрний гой юм гэрэлтэй тийм зүйлийг ерөөсөө нэг ширхгийг ч алдахгүйгээр өдөр болгон талархлыг хүртэж өдөр болгон тэр баяр баясгал тэр нэг гой зүйлүүдийг л ингээд өөртөө авч тэгж ингэж өөрийнхөө хайрыг ингэж улам цацруулаарай л гэдэг ийм инспирэшн өгч байна.
За нэлийн ойлгомжтой ярьсан байх гэж найдаж байна. За дүгнэлт хэлэх юм бол ерөөсөө таны ганцаардл бол ямар нэгэн шийтгэл ч юм уу те ямар нэгэн карма үүлийн үр эсвэл одоо ямар нэгэн нүгэл гэдэг зүйл ерөөсөө биш ээ. Кармаач биш. Ямар нэгэн шалгуур малгуурч биш. Ерөөсөө сэтгэл зүйн одоо сэтгэлийн гэдэг юм уу те сэтгэл гэдэг тэр юмны одоо дээд сургууль гэх юм их сургуулийг төгсөж байгаа төгсөлтийн тэр яг өмнөх үе бэлтгэл үе гэж ойлгоорой. Та яг Эдельвейс шиг илүү үн цэнтэй те ерөөсө цөөхөн хүн л таны зүрх рүү хүрэх тийм эрхтэй. Тийм одоо өндөр хэмжээний өндөр тавтамжтай тийм одоо бүтэн эрхтэй тийм онцгой хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн амьдралын тэр нэг эмэгтэй энергийн шархаа эдгээж одоо уучлал гэдэг зүйлээрээ эдгээж уучлалын тэр гэрлэр цэвэрлэж чадмагцал ерөөсөө одоо та өөрийн яг тэр гайхалтай адилхан мэдрэмжтэй энергитэй тийм гайхалтай хүн тань дээр ерөөсөө нэг мэдэгдээл сүр сар хийгээл нэг бөөн дуу шуу гаргахгүйгээр чимээг үхнээр тань дээр ирэх тийм гайхалтай зүйлсийг мэдрүүлэх тийм хүнтэй учирнаа гэж. За ингээд уншлах нь таалагдсан баг. Тэгээд Эдельвейсчүүдээ амжилт хүсье. Баярлалаа баяртай.